Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар эрүүл мэндийн салбарынхны өмнө асуудал болоод байсан цалингийн ойлгомжгүй байдлыг зогсоолоо. 5 дугаар сарын 1-ээс эхлэн эмч ажилчид нэмэгдсэн цалингаас нэмэгдлүүдийн тооцоолохоор болж байна. Энэ бол хоёр цалинтай болцсон юм байна. За энэ ямар учиртай хоёр цалин бэ гэхээр эмчнэр суур цалин авдаг. За дээрэс нь нэмээд одоо илүү цаг жижигурд гарсны нэмэгдэл авдаг. Тэр нэмэгдэл цалин нь бодохдоо өмнөх нэмэгдээгүй цалингаас бодогддог. За дээрэс нь нэмээд нийт хүн амын орлогын татвар төлөхдөө үндсэн том цалингаас татвар төлөөд эхэлчихэж байгаа. Тэр нэг өсөндөө хоёр цалин болцсон байна. За энэ бол яагаад ийм нөхцөл байдал үүссэн бэ гэж ярил энэ хоёр засгийн газрын тогтоолго юм. 224 дахь засгийн газрын тогтоолго бол эмч цалингийн эмчнэрийн цалинг бол 75% хүртэл нэмэнд 3 дардлын хилцээрэн дагуу гээд гэхдээ сайднаар өөрсдөө багтсандаа одоо багтааж нэмнэ гэсэн. Тэгэнгүүт нь 225 дугаар тогтоол дээр ямар шийдвэр гарсан бэ гэхээр тэр нэмэгдэл цалин нь бол өмнөх цалингаараа тооцогдсон гэсэн тийм шийдвэр гарсан байгаа юм. Тэгэхээр яагаад хоёр цалинтай гэдэг ойлгомжтой байгаа. За дараач их эмчийн цалин өнөөдөр бол 2 сая төгрөгөөр үндсэн цалин авч байгаа. Өмнө нь бол сая 500 байсан. За нэмэгдлээ тооцвол одоо 4 сарын 1-нд авсан за цаашлаад өмнө энэ онд авсан цалингийн тооцвол одоо дунджаар 800 мянган төгрөгийн нэмэгдэл. Шинэ суур цалингаас тооцвол энэ зөрүү нь бол 1 сая төгрөг. Зөрүү нь 200 мянган төгрөг 1 сая төгрөг авдаг. За сувилагчийн цалин ч адилхан ахлах сувилагч байгаа даа. Зөрүү нь 275 мянган төгрөгийн зөрүү дунджаар авч байгаа шүү дээ. Ийм зураг гарцсан байна. За үүнтэй холбоотойгоор юу болсон бэ гэхээр нэг цалинтай бол гэхээр ойролцоогоор одоо нэг 150 тэрбум төгрөг шаардлагатай болсон. За энэ 150 тэрбум төгрөгийг хаанаас олох вэ? Яаж нэг 5 сарын 1-ээс авахгүй эхлээд нэг шаталтаа олох вэ гэдэг. За эхнийх нь бол лавлгаа шатлаас зарим нэг шаардлагагүй бус тусламж үйлчлэгээ анхан шат руу шилжүүлэх замаар багцаас нь хасна гэж. Эрүүл мэндийн салбарынхны хувьд шинэ хуучин цалингийн бодолтой ойлгомжгүй байдал үүсэт байсныг инхүү засгийн газар чөлөөлж ойлгомжтой болгож шийдвэрлэлээ.